За сайн байцгаана уу? Нотой хаймаас инхээ мэдчилж байна. Тэгээ ерөөлийн сувагт шинэ гэрээний үүс намыг эхлүүлж байгаадаа баяртай байна. За үүс намын тухай товчхон оршил яриад тэгээд дараа нь үүс намын 1-р бүлгээс ойлгосон ишлэлээ хуваалцъя. За үүс намыг Полтай хамт сайн мэдээний аялалд явж исэн Полын хамтран зүтгэгч тэгээд дотны найз нарын нэг Люк гэдэг хүн бичсэн. Тэгээд Люк бол маш өндөр боловсролтой, тэгээд эмчийн мэргэжилтэй грек хүн байсан. За тэгээд Люкийн сайн мэдээний ном Үүс ном 2 бол нэг бот ном. Тэгээд манай эртний 60 оны үеэр Ромын эзэнт гүрний төрийн албанд зүтгэдэг байсан Теофил гэдэг хүнд бол зориулж бичсэн. Тэгээд Теофил бол энэ Христийн сайн мэдээ, анхны чуулганы түүхийг ер нь хойш үедээ үлдээх ийм зорилгоор энэ төслийг бол санхүүжүүлсэн гэж үздэг. За ном бичигдсэн зорилго болохоор ер нь Люкийн сайн мэдээ Үүс ном 2 өргөлжсөн ном учраас тэгээ ном бичигдсэн зорилгыг нь бол хамтд нь харах хэрэгтэй. Люк Теофилд хандаж Иесус Христ гэж хэн байсан бэ? Энэ дэлхийд ямар зүйл хийсэн бэ? Хүн төрлөختөнд бол авралыг тунхаглаж, загалмаа дээр алгадаж дахиж амьдсныг бол өөрийн сайн мэдээнтэй бол бичсэн болвол эзэн Иесусийн дагалдагчид түүний өгсөн тушаалын дагуу Ромын өнцөг болон бүрт авралын сайн мэдээг одоо яаж тунхаглаж энэ явдал цаашдаа яаж ингэж өрнөснийг түүхийн дарааллын дагуу зэгцтэйгээр энэ Үүс номдоо бичсэн. Тэгээд Үүс номын 1-ээс 13 дугаар бүлэгт Люк Петрийн мэдээллийг оруулсан болвол 13 дугаар бүлгээс Полийн үйлчлэлийн тухай одоо маш их анхааралтайгаар дэлгэрэнгүй ингээ бичсэн байдаг. Тэгээд Полийн оруулсан одоо хувь нэмрийг бол тодруулахыг зорьсон. За шөө нэг зорилго бол тэр үед Христийнхний эсрэг одоо маш их эсэргүүцэл авчлага тохиолдож байсан тухай энэ үнэн мэдээллүүдийг дамжуулж үлдээх зорилгоор бол агуулсан. За мөн түнчлээд анхны үеийн итгэгчид бол энэ хавчлаг зовлонгийн дунд сайн мэдээг хэрхэн зөрөгтэй тунхаглаж байсан. Тэгээ ариун сүнсний хийж исэн тэр гайхамшигтай ажлуудыг ингэж тэмдэглэж үлдээснээр итгэлийн замд одоо хүмүүсийг урайлах, урамшуулах, итгэлээр зоригжуулах ийм зорилготой бичигдсэн ном байгаа. За Үүс номын гол агуулга бол Христийн үхэл ба дахин амьдсныг одоо нүдэрээ харж гэрчилсэн тэр анхан үеийн дагалдагчдын түүхэн үеийг бичиж үлдээсэн юм тэмдэглэл. Тэгээд энэ бол Иесус Христийн Тэнгэр өд авагдсанаас 10 хоногийн дараа тэдний дээр ингээд ариун сүнс буудаг шүү дээ тий. Тэгээд ариун сүнс бууж ирснээс хойш Полыг Ром хотод гэрээ хорионд орсон үе хүртэлх ийм түүхийг бол багтаасан. Өөрөөр хэлэх юм бол манай эртний 30-аас 68 оны хооронд анхны чуулганы төрөлтийн үед за эхний 30 гаруй жилийн ийм түүхийг бол үүссэн. За Үүс намын гол агуулга бол сайн мэдээг бол хэн ч хийzээ зогсоож чадахгүй маа. Сайн мэдээ бол яс үндэс нийгмийн гарал үүсэл ерөө соёлын ялгаатай байдлаас хамаарахгүй үндэстэн бүрт нийгмийн бүх давхаргын хүмүүст бүх үндэстэн зориулагдсан юм а гэдгийг бол бичиж үлдээсэн. За би та бүхэнтэйгээ Үүс намын 1-ийн 8 дугаар ишлэлийг хуваалцъя. Харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж тэгээд Иерусалим, бүх Юдэ, Самар тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчлэх болно. Тэгээд энэ ишлэл бол их эзэн Иесус дагалдагч нартай захиж хэлсэн тушаал байгаа. Мөн анхны чуулганы дагалдагч нарт өгсөн хамгийн чухал хараа. Тэгээ эндээс суралцах зүйл бол 1-р энд ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олно гэд. Тэгэхээр ариун сүнс ирсэн гол шалтгаан сайн мэдээ тараах юм хүчийг өгдөг юм байна гэсэн ийм ойлголтыг авч байна. Хоёрдугаарт нь ариун сүнсний хүчийг авсан хүмүүс нэг газараа ингээд байгаад байдаг юм байна гэдгийг бас харж байна. Тэгээд тэр үеийн дагалдагчид бол маш их авчлага зовлон хүнд бэрхшээлийг даван туулаад өөрсдийнхөө итгэл үнэмшил сайн мэдээний гэрчлэлийг одоо зоригтойгоор ингээд түгээн дэлгэрүүлж байсан юм дайчин байдлыг одоо ч гэсэн
бас бид нар эндээ суралцах хэрэгтэй байна гэж хүлээж авч байна. Тэгээд мөөчг пастор хэлсэн үгээр яриагаа дуусгая. Тэгээд чуулган галтаа байхыг хүсэж байна уу? Тэгвэл Үүс намыг уншаарай гэж хэлсэн үгээр яриагаа дуусгая. Тэгээд анхаарал тавьж сонссонд баярлалаа.